friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Сайн бацааны үзэгчдээ та бүхэнд энэ сайхан үчи мэндийг хүргэе. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн сарын турш бүгдээрээ Пеле, Гаринча, Марадона гэсэн хүлэмгийн одоо бурхан, домог, хаан хүлэмгчдийн талаар бол ярилцсан, тэдний амьдралын талаар ярилцсан бол өнөөдрийн дугаар тэдгээр тоглогчдын нэгнийх нь бас амьдралаар үргэлжлэхэд бэлэн боллоо. За учир юу гэвээс Гаринчагийн талаар нэвтрүүлгээрээ дахиж ярьж өгөөч гэсэн үзэгчдийн санал их байсан учраас бид хоёр бас та бүхэндээ үргэлжлүүлэн ярилцахаар бол шийдсэн байгаа. За ингээд студид хөтлөгч Амгалан миний бий. За мөн манай нэвтрүүлгийн гол дүр хөтлөгч болох Балжаах маань хүрэлцэн ирсэн байна. Үчи мэндийг хүргэе. За энэ орны мэндийг үзэгчдтэй болон өөрт ч хүргэе. За ингээд Бразилийн агуу хоёр хүлэмгчин Пеле, Гаринча нарын талаар ялангуяа Гаринча одоо өстө үнэхээр гонигт зовлонд амьдралыг гитэлгэж яваад одоо ерөөсөө тэр Балжаах нүднээс тэр бодол ерөөсөө гарахгүй байгаа ш нөгөө нэг дэлхийн аварга авчаад 10 жилийн дараа дэлхийн оддуу тоглолт хийж байгаа тэнд билет авцсан очрлцсон аль би ороодох энүүгээр чи би над цагдаа оруулахгүй. Над ерөөсөө тэр л ерөөсөө нэг айгуу зовлон. Каноны сэдвэл тэгээд каноны сэдв гэснээс бол одоо Гаринчагийн амьдралаар бол одоо 2-3 кино бол одоо хийсэн. Оо тийм үү? Тий хийсэн. Би харин нэг асуух гэдсэн. Тий яг үнэ. Гаринчагийн амьдралаар бол одоо 2-3 кино хийсэн. Ард түмний баяр баясгалан манай улдээс Франциск хүмүүс ерөөсөө өөрсдөө л хийсэн юм шиг л бразилчууд. Тэгээд тэрийг сайн ухаж тий яг үнэ. Энийг бол ерөөсөө олж үзүүл бол одоо болохоор 1962 онд Гаринча бол ерөөсөө ард түмний баяр баясгалан юм а гэсэн кино хийсэн. За 62 онд. Эд үед нь. За хинт чирэггүй болсон үед нь 1978 онд Манай Гаринча гэдэг кино хийсэн. Дараа нь 2003 онд Гаринча бол ганцаардсан од юм а гэсэн Одинокая звезда гэсэн тийм кино бол одоо хийсэн. За тэгээд 2010 онд бол Гаринчагийн 2 м 5 том хөшөөг босгоод тэгээд нийлтэн сантсхийн дэргэд байрлуулсан. Нийлтэн сантсын хөшөөнийхэн дэргэд. Нийлтэн сантс гэдэг бол одоо анх 58 оны дэлхийн аваргад төрүүлүүлжсэн Батафаго гэдээ авж исэн гайхамшигтай найз нь. Гаринча бол ерөөсөө үнэхээр зовлон амьдралын дундаас бол хүн болж гарч ирсэн хүн. Гаринчагийн аав нь бол ерөөсөө маш их архиудаг тийм архичин хүн байсан. Тийм ч учраас Гаринча тахир дутуу төрсөн. Энийг бол ерөн зүгээр нууж хаалгүй цагаахан хилцэн дээр баг. Сургамжтай. Тийм шүү дээ. Спиртийн хамааралд ороод ирэхээр үр хүүхдтэй хүртэл ингэж ганцхан хөлн тахир дутуу биш. Нуруу нугасны гэмтэлтэй, түнхний асуудалтай. Тэгэхээр тэрэнд нь апресс хийж яваад эмчнэр хоёр хөлийн уртууг нь болгоод тавьчихгүй юу амгалан минь. Ерөөсө хөл дээр нь босгохын тулд. Түүнээс биш позвоночник гэж нуруу нугасалтай. Тэгээд энэ түнх таазны асуудалтай нуруу нугасны тийм гажиг хүүхэд гараад ирэнгүүт нь хөл дээр нь босгох гэж апресс хийж ягаад тэгээд уртууг нь хөлтөө болгоод ингээд тавьчихсан. Тэр үед ангаах ухаан ямархуу шатандаач байсан зайлвал Гаринча чи юу лээ 30 онд төрсөн гэдэг үстэй 33 он билүү Пеле 40 онд төрсөн ш 7 ахын мөр жилтэй болгүй. За эмээтэй жицсуу гэж би бодож ирсэн. Тийм үү? Тийм манай хоёр эмээтэй гэж бодож ирсэн. Оо зөө. Чи бүр жилийн асуугаад ирэхгүй гэсэн. За ингээд Гаринча дээр аригчин аав нь аригчин байсан олон хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд нь бол төрсөн. Аавынх нь хамаатан садангууд бол одоо тийм Африк гаралтай маягийн тийм афро үндэстнүүд. Аавынх нь бүр их ойрын хамаатнуудын бас тэр олон хүүхэдтэй айлаас 2 хүүхэд бол одоо өлсгөлөнгөөр хорвоогийн мөнх усыг үзүүлж байсан. Гаринча нэг юм өлсч өгчлгүй явж байгаад 4 наснда арх пяв ууж үдсэн. Одоо солонгосоор ярих юм бол маколи ууж үдсэн. 10 наснда бол шууд хатуу арх уусан. Гаринча тамхиг бол ерөөсөө асуудалгүй татдаг болсон. Хэрвээ Гаринчагийн амьдралд нийлтэн сантс шиг олон хүнд айралцсан бол Гаринча энэ их зовлон бол ерөөсөө үзэхээргүй байсан. Ингэж гарч ирж байгаа юм. Тэгээд нийлтэн сантс нэг өөрөө 3 хуурагдаж бөксөөрөө сууж унтчаад Багдаа аваа гэж хэлдэг штэ. Тэр хэлдгийг чинь одоо бүр дэлгэрэнгүйгээр нь ярьж өгөх юм бол бэлтгэл тараад яг ингээд хувцс цүнхээ аваад гарцгааж яхад нь нийлтэн сантс дасгалжуулагчтай хэлсэн.
Хэрвээ та энэ хүнийг авахгүй бол би унтахгүй. Хэрвээ та энэ хүнийг авах юм бол бусад багийн хамгаалагч нар бүгд унтахгүй. Та шийдвэрээ гаргах гэсэн. Амар юм хэлсэн байгаа шүү дээ. Би энэний урдаас тоглох юм чи би яаж унтах юм бэ гэсэн үг. Тийм биз дээ. Тэгэнгүүт дасгалжуулагч нь кармаганаас шүглээ гаргаж ирээд шүгэл үлээгээд бэлтгэлээс тарж исэн нөхдүүдийг эргэж цуглуулад 20 минутын дараа энэ нийлтэн ингээд энэ нөхдөө та нар нэг хараатахтаа гэх. Ингээд Батавагийн тоглогч нар бүгдээрээ авъя гэдэг дээр бол одоо баг санаа зориг нэгдсэн. Эзэн нь бол авъя. Одоо үнэхээр одоо нийлтэн тэгж хэлж байгаа бол гэсэн. 58 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Нөгөө эхний хоёр тоглолт нь манай хоёр нөхөр чинь өнччих суучдагч тийм ээ. Гаринча Фьорентинагийн хамгаалагч нарыг бүгдийг хуураад дахин хуураад ингээд бүр цэцгийн алиалагчийн үзүүлбэр үзүүлээд ахаар нь торгоод суулгачдаг. Тэгсэн чинь нийлтэн санд ав гэж хэлсэн гэж наад номон дээр чинь байдаг. Өөр номон дээр хайгаад үзсэн чинь Гаринча өөрөө ч очсон юм байна. Дасгалжуулагчтай. Хэрвээ намайг энэ дэлхийн аваргад тоглоулахгүй байх юм бол би шууд Италитай гэрээ хийгээд би шууд Итали явлаа. 58 он тий шууд тгсэн юм байна ерөөсөө. Шууд Италитай гэрээ хийлээ би. Тэр үед бол ерөөсөө баг Италийн паспортыг авсныхаа дараа тоглож болдог байсан үе. Френц Пушкаш энэ чинь Аргентинд тоглоод Испанид баг Унгарт тоглох нь олгүй. Пушкаши актем энтер гээд байдаг ш. Унгарт тоглоод ингэсэн Альфредо ди Стефано хоёр газар тоглож исэн. Аргентинд тоглоо, Испанид тоглосон. Ерөөсөө ингэж болдог байсан үе. Би тэгэх юм бол Итали явлаа гэж айлгсан. Тэгжээж зөвл толгойд болсон шгшээ огтой гарч ирээд нөгөө гайхамшигт 3 минут. Гайхамшигт 3 минутан дээр Гаринчад гоцоотлоо дараалан урагдсан 3 хамгаалагч Кузнецов, Вайнов, Крижевский гэдэг 3. Тэгэхэд Францын аваргуудын лигийг үндэслэж гаргаж 56 онд гаргаж ирж байсан Габриэл Ано гэдэг амар нэр нөлөөтэй Европын том сэтгүүлч дэлхийн хөл өмгийн шилдэг 3 минут гэж нэрлэсэн. Эхний минутанд Гаринча штанг, 2 дахь минутанд Пеле штанг, 3 дахь минутанд Гаринчагийн дамжуулалтаар вава хийж нэг тэг болсон. Пеле Гаринча хоёр талбай дээр гараад байна шүү дээ. Бразилийн жигшөөг хожигдчихсэн түүх байхгүй. Тэгэд өнөөдөр Роналдо, Месси хоёр хэд хожигдчихээ чинь. Тийм байгаа шүү дээ. Гаринча ганцаараа Пелегүүгээр 60 тоглоход Пелетэй Пелегүүгээр 60 тоглоход ганцхан хожигдсон. Тэр нь Бразилийн жигшээд тоглосон хамгийн сүүлийнхэн тоглолт байсан. Гаринча бол ерөөсө Бразилийн ард түмний ялалт амжилтын баталгаа байсан. Яа. Нөгөө нэг одоо юу ч яриад идэг үлээ дээ. Манад тэр байгаа болохоор бид нар яадгүй идэггүй гэдэг шиг. Манад Пеле Гаринча хоёр байгаа юм чи бид нар хожигдно гэдгийг мэдэхгүй л гэдэг. Мэдэхгүй. Гаринчаг байх нэг л хожигдсон. Тэр нь 66 оны дэлхийн аваргын хамгийн сүүлийн хожигдсон тоглолт нь ерөөсөө бүр 66 онд. 66 онд. Тэгээд дэлхийн аварга болдог жил. Англи дэлхийн аварга болдог жил хэсгээсээ гараагүй. Тэгэд бол ерөөсөө эхний тоглолтын дээр бол доо манай хоёр ч нь бол доо дахиж очингуудаа Балгарыг хоёр тэгээр хожиход Пеле эхнийхийг хийгээд Гаринча хоёр дахь нь хийж байгаа. Дараагийн тоглолт Унгарт 3-1-ээр хожигдож байгаа. Тэгэд мань хоёр тоглож хожигдоо Гаринча ганцаараа тоглож хожигдоод тэгээ Португалтай тоглолтод тоглоогүй юм билээ. Эсгийн тоглолтод суулгацсан юм билээ. Ингээл Гаринча бол ерөөсө 66 онд дуусаад дэлхийн аваргад явж ирээл тэгэл нөгөө бэртэлтэй байж байгаа Фьорентина Итали интерээр явж тоглосон чинь Фьорентинагийн нөгөө нэг 78 оны дэлхийн аваргын өмнө амар олон хүнийг хуурж исэн дараа нь Итали нөхөрсөг тоглолтоор нөгөө өвдгөө боочоод мэдээ алдуулагч тариа хийлэгчээд явж исэн чинь Фьорентинагийн эмчин харангуутаа хэлсэн гэж байгаа шин. Хүүш одоо апрес хийч. Одоо бол хийж болохоор байна наад чинь гэд. Тэр үеийн эмчнэр ирээд Гаринчагийн бараг хөлнийх нь урт багныг сонирхож ирээд тэгээд ингээд байна. Одоо ингээд санжигнаад байна өвдгөөрөө гэсэн байгаа үз. Тэгсэн чинь одоо апрес хийч. Тэгсэн чинь Батафагогийн чимээгүй. Зүгээр шууд юу одоо бид нар Франц явлаа гэд. Тэгээ Италид ирээд тоглосон чинь апрес хэрвээ тэнд эзэн за одоо хийж. Би нэг $15,000 нэг тоглолтноос нөгөө багаас авсан чи ялаа 7,500 талын авсан чи ялаа хийж хэл гисэн л бол Гаринча тэгэл ерөөсөө цаашаа фүнкгээл явчихаар байгаа. Гаринчагийн оршууд Гаринча чи бүрч багаар бодож байна.
58 онд дэлхийн аварга болчиход 68 онд 10 жилийн ойгоор бүх одны тоглолт Бразилийн яг тэр шигшээ хийж яхад ганцхан Гаринча Пеледийн каасанд оожрлоод хүн амьтанд дээрлгүүлээд хулиган залуучуудад загнуулаад зодуулахгүй байж исэн. Тэр юу ч биш. Гаринчаг өнгөрөхөд Гаринчаг нас ороход 81 он 80 онд шүү дээ тийм ээ. Гаринча чинь одоо нас ордог нь хэдэн он билээ зайлуул өөрх юм. 83 оны 1 сард Гаринчаг нас ороход 1 сарын 30-нд нас ороход хэд 300 мянган хүний оршуулга явж байхад хамт дэлхийн аварга болж явсан нөхдүүдээс 62 оны нөхдүүдээс нэг ч очоогүй. Нэг ч хүн байгаагүй тийм. Нөгөө айхтар авгаан жаалмаа гээд хамаг хөрөнгийг авчихсан нэг авгаа би энэ дээр би одоо ярина. 14 хүүхэд гаргасан авгаа. Хиний авгаа? Гаринчагийн авгаа. Оо за. Манай Гаринчаж бас Криштиано Роналдогоос яд дуттай бас баахныг солиод тавьцсан. Гарин тэгсэн оршуулган дээр нийлтэн сантс ирээд үг хэлсэн амглаа. Үг хэлэхдээ ингэж хэлсэн. Тэ? 50 настай нялх хүүхэдийн оршуулган дээр бид нар байна. Энэ хүүхэд ганцхан л тоглоомоор тоглож чадна. Тэр нь хөлбөмбөг. Амьдралд хандаж байгаа хандлага бол яг нялх хүүхдээ гэсэн үг байхгүй юу? Ямар ч тийм бодол юм уу? Гинэн цагаахнараа. Олсон мөнгөө тараадаг. Гаринча бол энэ хүн бол хүсснээрээ амьдрсан юм шүү. Оршуулган дээр нь ингэж хэлсэн. Пеле бол ерөөсөө яг ном, журам, хуулиар амьдрсан хүн байхгүй юу амглаа. Ерөөс яг ингэх ёстой. Пеле гэхэд дараа хуулийн зөвлөгтөө, эдийн засагч, нягтлан, санхүүч байхгүй юм байхгүй Пелед ерөөсөө. Жолооч, молооч, бие хамгаалагч манай хүнд юу ч байхгүй. Хамаг шагнал урамшлын бүх үл хөдлөх хөрөнгө мөрөнгийг 3 авгаагаас салсан. Тэр 3 зүгээр цавчаад аваад тухайн үед нь тэгэл ерөөсөө өнгөрсөн. Хамгийн сүүлд өнгөрөхдөө бараг 20 настай охин 50-тай байхад нь 20 настай охин сагчаагаад тэгээд өнгөрсөн гэдэг тийм юу байдгийг. Ерөөсөө ийм юм болсон. Тэгээд шарил дээр нь бол харин бол өстөнөр амар юм битсэн байна. Бразилийн гүнэгт хоёр баясгалан энд нойрсож байна. Ёстой хөлбөмбөгийн бурхан тэнгэрээс илгээгдсэн Бразилчуудыг баясгахын тулд заяагтсан тэр гэж би бол монголоор бол тэгж орчуулна тэр. Ийм агуу ихэм энд нойрсож байна гэж бол шарил дээр нь бол тэгж байдаг юм. Тэр 14 хүүхэд төрүүлсэн Найр Маркс гэдэг. Ер нь нийтдээ 14 хүүхэдтэй юм байна л да. 8 охин төрүүлсэн Найр Маркс гэж байгаа. Эраси Кастильо гэж охин хүү 2 төрүүлж өгсөн нэг нөхөр байгаа. Шведэд хүртэл 58 оны дэлхийн аваргад очихдоо л нэг амтны хүүхэдтэй болгоод. Нөгөө буудлын үйлчлэгч. Нөгөөх нь 59 онд төрөөд Ульф Линдберг гэж хүүдээ нэр өгсөн. Балаа фанаар. Тэгээд Элза Суарез гэдэг хүүхэнтэй хамгийн сүүлд байж байгаад бол тэгээд хорог хамгийн сүүлд өөрөө бас циррозор нөгөө сүрээгээр гэдээсэн сүрээч байсан аавыгаа дуурайгаад илгэний циррозор дандаа архийг хэтрүүлэн хэрэгэлдэг байсан. Хамгийн сүүлд циррозтой гэдгээ ерөөсөө 1979 онд мэдсэн 83 он хүртэл бол ерөөсөө тэгээд 4 жил циррозтой тэгсэн мөртлөө арх уугаад циррозоо эмчлүүлгээд ингээ улсууд мөнгө төгрөг өгдөг, эмнэлэгт ингээ хөвчээдэг, эмнэлэгт хөвчж байхдаа хүртэл тэгээд арх марх уугаад ингээ 83 оны 1 сарын 30-нд нас орсон Йолкор бол өстой нэр бүр дэмий донгоцлоо архицсан ерөөс. Шинэ жилээр гэрээсээ гараад тэр Бразил тэр 12 сарын хэдэн шинэ жил нь карнавал нь эхэлдэг. Тэр үеэр гэрээсээ гараад архины гүн ордлого, гүн шоконд ороод тэгээ эмнэлэгт ирээд тэгэл ерөөсөө яаж чадаагүй байж байгаа тэгээд бол өнгөрсөн. Оршуулганд нөхдүүд ирээгүй Сантс үг хэлсэн. Тэгтээ шарил дээр нь бол тэгж битсэн. Тэгээ 3 кино бол хийгдсэн талаар бол би чамд ярьлаа. Пеле бол ерөөсөө бүх юм нь бол заавар зөвлөгөөр. Пелег ярьж байхад уучлаарай. Бас нэг юм би буруу ярьсан байлээ. Өөрөө ухрааж үдсэн. Зүгээр он цагийн дараа л нөгөө ярианда амар юу яатсан байсан. Пеле чинь эхлээд тэр Америкийн тэр космос гэдэг багт очоод тэгээ араас нь Крүйф, Бекенбауэр энэ чи бүгд очдгийн Жорж Бест энэ.
он цагаар нь ч бодсон Пеле чи арай тэний хүн шүү дээ. Тий. Би тэгт нь баг тэднээс дараа нь тэднэр дээр очсон юм шиг юм ярьсан байж нээсэн байгаа шүү дээ тий Америк. Тийм. Яг энэ чамайг асууж байхад чиний асуултыг ч ойлгуулгүй л нөгөө дараагийнхаа ярих гал бачимдаа л ерөөсө цаг руугаач нэг хараад ерөөсө тэгж явсан юм байлээ шүү дээ ерөөсө өөрхий. Одоо нэг ийм л юм байна да одоо би харин болж байгаа ингэсэн бохгүй. Гаринчаатай бестселлер нэвтрүүлгийг биччихэд хараад гэртээ унтах гад твтэж жагаад нойр хүрдэг Гаринчааг бодоод. Тэгсэн би чи өөрийгөө ерөөсө нэг киноны найруулагчаар тавьчаад гол дүрд нэг Гаринчааг тавьчаад л. Яг ингээл үйл явдлыг ингээл одоо нээлтэн сандсыг бэлтгэл дээр очиж бүксөөр нь хуураад тэгэл тэр нэг том биетэй том хамгаалагч байна. За ингээл дэлхийн авраг ингэж болоод хамгийн сүүлийн мөчөд сүүлийн бүлэгт нөгөөдөг чинь өөрийнхөө одоо тэр өөрийнхөө дэлхийн авраг болж байсан 10 жилийн дараах тоглолтын дээр очрлол ингэж ерөөсөө яг л нэг кино буугаад байна. Тэгэд энэний талаар одоо кино манаа гэж байдаг юм бол ер нь байдгүй хаа болж байгаа тийм яриаггүй. Би ч одоо бараг л түүхэнд анхны Гаринч кино найруулагч болоод зүудлэл онцсон шүү дээ. Гэсэн чинь 3 кино гарцсан л байдаг юм байна. Тэгээд үлдчихмээр юм байна кино. Энэ дөрөв нэр арай дэндүү те. Тэгээд ер нь бас би ингэж бодлоо. Хүний тэгээд ер нь заяа төөрөг гэдэг бол бас нэг ёсондоо нэг талаасаа бол өөрөөс нь шалтгаалсан зөв хэрэг. Нөгөө талаас тэр хүний тэр алхах гიშгэх анхных нь тэр суурийг тавьж өгөх аав ээж эмээ өвөө гэдэг хүнээс хүмүүжлэр гэр бүлийн хүмүүжил чухал юм байна гэдэг Гаринч дараа тарах. Ерөөсөө тэгээ би тэр үнийг анхнаасаа л одоо манай аавын хэлээр лапа гэр бүл төсөөл ерөөсөө ийм байсан. Тэгэл ерөөсөө болчлоо. Одоо Пеле бол яг эсэргээрээ ингээл яг өөрөөс нь болдог гэдэг чинь тэр. Тэгсэн чинь Пеле 1970 оны дэлхийн авраг дээр Пеле ингээд 4 дэлхийн аврагт очиж 3 дахь төр үлдчихэж байгаа шүү дээ. 74 онд тэр Америк явж байхдаа манай хүн чинь Бразилийн шгшээ өгд тоглох потенциалтай байсан байна. Тэгсэн чинь Пеле 74 оны дэлхийн аврагт Германд болсон дэлхийн аврагт одоо Круп Бекенбауер хоёртой үзүүлэх гээд Пелег наашаа өрөөдөр Бекенбауер ч угаасаа Пелетэй 66 онд үзсэн 70 онд 74 онд ингээд 70 онд үзсэн ирүүсээ яг ингээ үйжсэн байхгүй юу. Тэгсэн чинь Пеле тэгж ин гэж шүү дээ. Одоо өгшин мөнгөний араас явгүй ш. Пепсигийн рекламад Америк гараа шидчихсэн гэж байгаа. Дэлхийн аврагыг орхиод юу гэж байгаа юм бэ? Пеле тэгэхэд ийм амар амтан байхгүй юу? Яг үгүй шухантай бас л адилхан орооцолцсон бас л нэг 10-аад сольсон л байгаа. Гэхдээ Пеле бол энд хэдийг гаргах уу гэдгийг мэддэг. Гаринч бол байхгүй нэг юмтай орооцолж байгаа байшингаа ураалагчаад өөрөө гараад гудамжиндаа тэгээ завлаа суудсан. Тэгээ байхгүй үедээ дахиж амтан үн дээр дахиж очиж шаналгаад ингээд одоо тэгээд яг нэг Гаринчагийн хүүгээ тодроод гараад ирсэн амтан бол байхгүй тий. Хөлбөмбөгийн ертөнцийн байхгүй. Пелегийн хүүч гэж юу юм ба. Нэг хаалгач бацаан гарч ирээ тэгээд өгс гавьяагүй шүү дээ. Тэгээд томчуудын хүүхдүүд чи гавхгүй. Одоо дараагийн дугаараараа бол одоо ярий. Алдарт Голландын Йохан Крuyffийг Крuyffийн хүү Хордын Крuyffийг би одоо нүдэрээ хараад зурагтаар бол одоо гавьяагүй шүү дээ. Барсад гарч ирээд гавьяагүй, Манчестерт түр очоод гавьяагүй, Испани Алавис гэдэг багт ирээд 2001 оны Жерардын төрүүлдэг 5-4-өөр хожилцдаг УЕФА-гийн цомын финалд 5-4-өөр Жерардд очигчтэй. Гари Макалистер тэр үед юунд Ливерпул дэх мундаг нэг жилээ өнгөрөөж ирсэн үе. Тэгээд би Хордын группийг би бүр араас нь хөөж уншаад ороод бас нэг спортын юм уугаар яасан. Тэгээд юусаа гавьяагүй. Эдгээр ч хүүхдүүд нь харин Чезаре Мальдинигийн хүү Пауло Мальдини л одоо мундаг байна. Юусоо иймэрхүү байна. Цаашаа тэгээд одоо хөлбөмбөгийн бестселлер би Марагаараа дахиад нэг дугаар хиймээр байна. Одоо Йохан Крuyffийг явуулчих. Тэгээд дараа нь бол одоо Марадонагаар бас орхигдсон юмнууд байна. Чи нэг асуусан нэг л хард амгчин гээвэжтэй гэдэг. Тэгэхээр энэ хард амгчин хэдэн онд яасан, ямар торгуул хүлээсэн, яасан, ийсэн гэдэг. Би бол одоо яг энэ Гаринча Марадона хоёрын нэг юм бүртлгүй юунууд нь ингээд тэрний нэг жижигхэн туслан
надтай их зарим юм нь ойролцоо учраас би нэг тийм номын хүн уншихаасаа илүү Адармаатай эднэрийг унших, хайрлах, өрөвдөх би ч бүр амар тийм штэ. Түүнээс Владимир Ильич Ленин 5 настайдаа ойд суугаад өөрөө үсэг сурчээ энэ төр гэх юм уу шилтгэнийг санаа. Танд буухчгүй бас. Буухчгүй шин балаа юм. Маркс Энгельс хоёр тэдэн зохиол бичээд ингэсэн одоо капитал зохиолын тэдгээр уудсан тэр гэх юм би эргүүл зөхөж харахч. Тэгэхэд одоо Пеле, Марадона, Гаринча 3 дугаар яваад сошиал ертөнцид бас нэвтрүүлгүүд маань орчихсон. Тэгээ хүмүүс тань дээр энэ 3 дугаарыг бичсний дараа юу бичив? Яагаад одоо зарим хүн нас одоо бодно шүү дээ. Яагаад энэ зүгээр дахиад яриад унав гээл. Ерөөсөө улсууд бол зүгээр нэрэ бусад бестселлерийн те. Энэ бол живд хорийн л уран бүтээл. Бусдын бараг нэрэ тэр чи бестселлер биш байсан биш үү л гэж хэлээ нэрэ. Энэ гурвын бестселлер бол нэрэ гэхдээ яг үзэх болсон үзэхгүй байна. Аха. Бас нэр зохиод яах. Тэр манай хоёр тайлбарлагч үзсэн үү? Эргэлзээтэй шүү дээ юу наа. Яс юм дээр бол эргэлзээтэй нэрэ. Осолдохгүй манай мó найруулагч амар маань л үзэж байгаа одоо энэ зураглаач. Түүнээс эргэлзээтэй шүү. Тэгээ одоо гадуур яваад ингээд яг бүр нэг энэ үзчихээсэ гэсэн хүнээс харвуу гэх чинь ер нь толгоос гисрэх хандлага. Харин тийм одооч бас. Зүгээр ялангуяа миний үеийнхэн бол намайг бол одоо нэр сүүдийн хийж байна. Одоо юуны галтан давг гэдэг одоо нэр нь галдан юм уу давг нь юм уу бүүмэд. Баян онгорын залуу. Намайг одоо чи утхорыг намайг гэж яах. Чи утхор. Баян онгор тэр 7 хоног амраач гэж урд. Оо за ямар сайхан. Ерөөсөө бүр амраач. Тийм ээ энэ зүүн ч одоо урилга бас нэг ирээд байгаа шүү. Ирээд байгаа шүү. Тэр ганцхан бөмбөг нэвтрүүлгийг харж байхад тэр хүүхдүүд энэ тэр юу яаж ийн сайхан нэг 21 аймаг тавих хэлсэн гэж хөлбөмбөг ярьж хүн болшаа. Тэр урж байгаа улс чинь бүр яг сэтгэлээсээ үгүй. Би юу штэ Эрдэнтийн нэг багш намайг өрөөд тэгэхээр за зэнч худлаа үстэй пейсмейстерээс арилгацсан байсан чинь маргааш нэг удаа нэг пейсен нэг гэдгсэн чинь чи Эрдэнэтэд ирцээ юм уу? Би чамайг дэлхийн аваргаар урж исэн багийн захирал байна гэд. Эрдэнэттэй бол турк сургуулийн захирал байсан. Турк багийн гэд нэртэй. За. Би багийн захирал байна. Яг одоо залхуурахгүй бол дугаараа бичиж үлдээч гэж. Тэд нар чинь нэр бүр яг сэтгэлээсээ урд амглаа. Түүнээс зүгээр нэг өргөө яа гэсэн тоглоом хийж байгаа үүдцэн энэ төр улс бол тэгдэхүн. Нэр тэр намайг бол Баян онгор тэр фэйсбүүк нь галдан давг гэд хоёр тусдаа тийм нэр үлээ. Миний үеийн юу энийг чи үзээд уулаад бүр сүйд болчих гэсэн. Тэгэхэд тэгжил чадчихвэл одоо манай нэвтрүүлгийн гол зорилго явж байгаа юм да тий. Түүхийг нь сануулж тэгээ мэдрэмжийг нь гоё сэргээж өгч юм. Яг энэ гурвыг маань бол нэр үнэхээр улсууд бол ёо за тэр ярина гэж алах юм аа ёо өстой хачин болчлоо тийм комментуудыг бол тэгээ барыг чи өөрөө зөндөө харсан байна тэгээ. За нэвтрүүлэг маань баасан гарыг бүр үргэлжилж байгаа. Өнгөрсөн 1 сарын хугацаанд бол одоо Пеле, Марадона, Гаринча. За Гаринчагийн одоо дахин нэг дугаар бол та бүхэнд бас та бүхний хүсэлтээр мөн одоо Балжаах маань бас эргүүлж нэг үзээд дутуу орчихсон юмудаа дэлгэрүүлж ярьж байна. Тухайлбал тэр нийлтэн санцыг бөксөөр нь 3 суулгасны дараагаар бол зүгээр ав гээл орхисон шүү дээ. Тэгсэн чинь бэлтгэлийн дараа дахиж тэгж хэлсэн ингэсэн тэгсэн. Тэр унтахгүй гэдэг гоё үг байхгүй. Гаринча ч гэсэн дэлхийн аваргаар одоо ганцхан нийлтэн санц хэлээгүй Гаринча өөрөө Итали явлаа шүү гэж зөрүүлж хэлсэн энэ төр гээд гой түүхийг бас сэргээж өглөө. Тэгээд энэ нэвтрүүлгүүдийг маань үзэж бас хөл өмгийн түүхийг энэ бол зөвхөн хөл өмг гэхээс илүү шашин дэлхийн дайн, улс төр, нийгэм гэдэг одоо бүх сэдвийг бол бид хоёр хамраад байгаа шүү дээ. Тухайн үед тийм байсан, ийм байсан гэдэг. За тэгээд дараа 7 хоногт бол одоо саяхан буюу 3 сарын сүүлээр бурхны орон заларсан Нидерланд нисдэг Голланд одоо тий Йохан Крофийн одоо дурсгал нэвтрүүлэг маань манай бестселлер нэвтрүүлгээр гарна. За түүний дараа 7 хоногоор хөл өмгийн домог Диего Армандо Марадоногийн одоо дахин нэг дугаар бол бас явахаар төлөвлөгдсөн байгаа. Ингээд хөл өмгийн бестселлер нэвтрүүлэгтэй хамтаа байгаарай. Та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Дараа 7 хоногт уулзъя. Баяртай үзэгчтэй.
dance with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.